За эрхэм үзэгч сонсогчид та бүгдийнхээ энэ өдрийн халуун амар амгалан айлтхан мэдчлээ 107 радио болон за орон нутаг телевизэг үзэн суугаа эрхэм үзэгчид сонсогчид та бүгдийнхээ энэ өдрийн халуун амар амгалан айлтхан мэдчлээ. За эрхэм үзэгчид сонсогчид та бүхэндээ номын хавчуурга одоо хөтөлбөрөөр хүргээд за даруй бас нэлээдгүй хугацааг бас ардаа үдсэн байна. За бид бол нүүдэлчин монголчуудын эртний хотуудын талаар эрхэм үзэгч сонсогчид та бүхэндээ бас мэдээллийг хүргэж за бизнесийн удирдлагын докторант Уйл Довгийн Бадарчин Отхоо одоо судлаач эрдэмтнийхээ бас бүтээсэн нүүдэлчин монголчуудын эртний хотуудын одоо судалгаа шинжилгээний бүтээлүүдийг бас та бүхэнд ярилцаж ингэж явж байгаа. За өнөөдөр бол 107 радиогийн студид хөтлөгч галсан. За бизнесийн удирдлагын докторант Бадарчин Отхоо, за найруулагч Илбэг Заяанаар одоо та бүхэн номын хавчуурга хөтөлбөрийг одоо хүргэх гээд бэлэн болсон байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид хоёр бас нэвтрүүлгээ эхэлснээс хойш нэлээд одоо олон сэдвүүдийг хөндөж монголчуудын бас нэлээд олон эртний хотуудын туур болон судлагдсан байдал за мөн одоо тухайн хотыг дагсан одоо соёлын асуудлуудыг бол хөндөж ингэж тавьсан байгаа. Тэгэхээр өнөөдөр одоо ямар хотын талаар онцолж ярих вүлээ? Өмнөх бас сэдвийнхээ талаар гүнзгийрүүлж үзэгчтэй бас мэдээлэл хүргүүл. За баярлалаа. Энэ өдрийн амгалан айлтгая. За өнөөдөр бол их эзэнт Монгол улсын үеийн хотуудын талаар ярина. Та ер нь их эзэнт Монгол улсын хотуудыг ер нь хэрэг сонсч дуулж ирсэн байна. За их эзэнт гэж яг одоо ингэж бүр ийм тусгаар нэр томьёонд оруулж бол хараахан одоо сонсч ирсэн зүйл маань их ядмаг юм байна. За яг хуу тухайн хот гэсэн ерөнхий байдлаар л ерөнхийдөө анзаарч ингэж л явсан. Яг тухайлаад асуух юм бол одоо яг үүндээ бол аахаанд ч юм уу оруулаад ингээ асуух юм бол төдийлөн одоо мэдхээс илүү мэдэхгүй их юм уу да гэж ингэж бодож байна. Тийм манайхан бол яг их эзэнт Монгол улсын үеийн хотыг бол зөв хар хормол төсөөлөд. Ааха. Одоо яг хамгийн түрүүнд тэрийг хэлэх гэж байна. Хар хормол. Тэгээд яг тэрийг л төсөөлөд байгаа юм л да. Ааха. Өнөөдөр бол одоо энэ хотуудын талаар ярилцгаалнаа. За тэгээд Сарай хотын талаар эхлэе. За Сарай хот нь болохоор Сарай бахарууса буюу бурхны ивэлтэй ордон гэж дундад зууны үед Алтан орд улсын нийслэл хот байсан. Өнөөгийн Оросын холбооны улсын Астрахан хотоос умард зүгт 130 км-ийн зайтай Астрахан можийн Харабаллын дүүргийн Селитрийн тосгон орчимд байдаг. Энэ хотыг 1250-ад оны ихэр Батхан үүсгэн байгуулсан тухай анх 1254 онд Францискан Рубрукийн дорны орнууд руу хийсэн аялын номонд Баттуу элитийн ижил мөрөн дээр барьсан шинэ хотод дурдсан баг. Сарай хот. Тэгээд Сарай хот нь болохоор зэрэг шинэ хуучин гэж хоёр баг. Хуучин Сарай хот нь болохоор анх Монгол цэргийн түшиц газар байсан бөгөөд хөгжиж тийсээр нийслэл хот болсон гэж эрдэмтэд үздэг. Сарай Баттуу гэж мөн нэрлэж байсан тус хот нь Алтан ордны улс төрийн гол төв байсан бөгөөд яванда мөн эдийн засгийн төв болсон байна. Хот байгуулагдсанаас хойш 30 орчим жилийн дараа буюу 1282 оны орчимд Бат хааны ач хүү Туда Мингүү хааны үед зоосон мөнгө гаргасан үнийг нотолж байгаа юм. Сарай Баттуу хот нь ижил мөрний зүүн суг болох Ахтуби голын зүүн эрэг дагуу 10-аас 15 км үргэлжилж байгаа. Тэр үеийн хотын хүн ам 75,000 орчим байсан гэж эрдэмтэд үзэж байгаа. Оросын ван Невин Александр Сарай хотод хэд удаа ирж Монголын хаадад бараалхаж Литвачууд болон шведүүдтэй дайтах Монгол цэргийн дэмжлэг хотлоор зөвлөлдөж байсан баг. Хотын хүн ам нь олон үндэстнээс бүрдэж байсан бөгөөд энд Монгол, Кипчак, Аалан, Черкес, Орос, Булгар болон Византчууд амьдарч байсан. Үндэстнүүд нь өөр хоорондоо өөрийн хороололд амьдран сууж байсан бөгөөд тэр дүүрэг хороолт нь хэрэгцээтэй бүх зүйл байдаг байсан. Сургууль, муслим, өвгөн алдартны бурхан болон католик шашин сүм хөдүүд болон худалдааны зах оршуулгын газар бас шаазан ваарч үн тэдлийн дархан шил үлээгч ясаар сэлбэр хийдэг урлаач төмөр хийцэн дархан болоод босод гар орчууд байсан баг.
орд нь олон нийтийн барилгыг шохоо зурмаар хийсэн жирийн тоосгоноос жирийн орсон суугчдын байшин шавар тоосго модоор барьж байсан байна. Саран хот нь бол одоо Европ улсын том хэмжээнд хөрсөн хавтгай газар, хүмүүсээ дүүрсэн үзэсгэлэнтэй газрууд байна. Манай монголчууд л тэр энэ тухай нэг одоо Саран хот гэхэл тэгэхээр би ер нь бол ёслоо сонсож байгаагүй их хэсдэггүй юм байна. Тэгээд энэ Орос улбаны улсын нутаг дэвсгэр дээр одоо байдаг. Ийм одоо хотын одоо туур байх нь тийм ээ. Одоо Батхан анх үүсгэн байгуулсан юм байна. За эргээл одоо ботхоор нэг хоёлынгийнх нь бас соёлын асуудал гэж ярьдаг. Одоо шашны одоо 3 тулгуурт шашны юунууд бол одоо энэ дэр аль аль нь хүлээн зөвшөөрөөд ийм сүмүүд байсан. Үнэ алдартны сүм, за Кристийн сүм гэдэг ч юм уу тийм. Гэх мэтэр хүмүүсийн итгэл үнэмшлийг одоо дээдэлсэн сүм хөдүүдийг бас үүсгэн байгуулсан. За соёлын хувьд одоо ингээд хүн амын хувьд бол нэлээд бас нэгт ийм хүн амтаа 75,000 гэж байна тийм ээ. Ийм хүн амтаа ийм суурин байжээ гэдэг. Тэгээд энэ үед Оросын ван Неве Александр нутар зэрэг Монгол хаадуудтай уулзч цэргийн тусалцаа авч шивэдүүдтэй байлдах талаар ярилцчихсан байна. Бас геополитикийн асар том бодлогын хүрээнд бас байгуулагдчихсэн ч байх магадлал асар их өндөртэй тийм ээ. Тэгэхээр монголчууд бол бид бол энэ Орос Хятад хоёрын их гүрнийг бол ер нь тухайн цаг үедээ нэгтгэж захирч байсан л одоо үгээр харагдчих. Тэгээ магадгүй Орос Хятад хоёрын энэ хөгжлийг монголчууд илүү хурцсан баг. Тэр цэм Христосын шашинд бол монголчууд айгүйх үр гүйцэтгсэн. Тухайлбал түүхэнд одоо ингээд саяны одоо Саран хотоос л аваад үзэгдэл. Ийм л. Шашин шүтэх эрхийг нь одоо дэмжиж өгч яана гэж ойлгож болно шүү дээ тийм ээ. Ингэж одоо явж. За монголчуудын бас нэг оюун санааны хувьд гаргасан хамгийн том одоо том зүйл бол бас яалтч аргагүй. Одоо энэ шашны одоо бодлогоодыг бол их нээлттэйгээр хүлээн зөвшөөрдөг байсанд одоо бас оюун санааны за хүмүүсийн нэг үзэл хандлагын энэ нөгөө чөлөөт тэгш байдлыг бас бий болгосон гэж ингэж үзэх тал бас байдаг тийм ээ. Тэгээд яг хуу саяны Саран хотоос манайх дахиад нүүсэн байгаа юм л да. Шин Саран хот руу. Шин Сараа гэж. Одоо Шин Сараа. Тэр нь болохоор зэрэг Узбек хааны Султан Киясад тий Мухаммедийн үед 1313-аас 1341 онд хамрагдчих. Алтан ордны нийслэл Сарааг Ах トゥ баг ол ирэг дээр Шин Сараа руу нүүлгэсэн. Одоогийн Волгоград мужийн Ленинский дүүргийн Царев тосгон ойролцсон байна. 1395 онд Тамерлан буюу Доглон төмөр хуучин нийслэл хотыг эзлээд нуурсан. Тэгээ 1471 онд Саран хот Новгородын Укшиник хэмээх дээрэмчдэд олгогдож тонуулагдсан байна. Тэгээд 1502 онд Кримийн хаан Менглийн гэрээ тус хотыг эзлээ авсан. Тэгээ зуч улсын нийслэл байсан тухайн үед. Тэгээ Шин Сараа. Зуч улсын нийслэл хамгийн үзэсгэлэнтэй бас байсан баг. Европын Генуя, Милан, Парис хотуудтай зөвлөхөц хэмжээний их тийм үү. Тэгээд тэр хот нь болохоор зэрэг одоо худалдаачтай аюулгүй байдлыг хангах, дид бүтц болон зах байр агуулах, гайлын газруудтай байсан. Тэгэхээр монголчууд ер нь дэлхийн түүхэнд бол энэ геополитик одоо яригддаг байгаа энэ асуудлыг монголчууд бол аль 12 дугаар зууны үед бол ер нь хийж хэрэгжүүлсэн. Логистикийн асуудлыг хөтлөөд тухайн үед шийдэж тий хот төлөвлөлтөнд тэгээ бүр одоо ийм худалдаа 8-ны тал руугаа хотын одоо бодлогыг чиглүүлж төвлөрсөн цэгийг байгуулж энд нь одоо тэр худалдаа 8-ын шаардлагатай одоо юу л байдгийг тэр бүхэл одоо зүйлүүдийг төвлөрүүлж тийм ээ. Тэгээд гол монголчууд тэр хотыг барьж босгохдоо хоёр том зүйл хийсэн баг. Тэр хоёр том зүйл нь одоо тэр хөгжлийг бол дэлхийн хөгжлөг хурцсан. Тэр нь төмрийн үйлдвэр. Ган үйлдвэр хоёрыг бол ерөөсөө монголчууд тэрийг байнга л тэр босгосон хот болгонд л тэр үйлдвэрээ барьж босгодог гэсэн баг. Тэр монгол технологи хот болгонд л ерөөсөө л барьж босгосон хот болгонд л барьж. Тэгэхээр тэр улсын хөгжил нь аюу хурцтай хөгжиж байгаа. Ерөөсөө улс орны хөгжлийн ажилтны ганц том үйлдвэр чинь одоо ерөөсөө төмөр ган боловсруулах. Төмөр хөдөр боловсруулах тийм ээ. Одоо манай ч одоо гангаа үйлдвэрлэх гэл 40 жил яриад л
харамсмар те. Уг нь бол боломжууд нь бол нээлттэй 800 байдаг, жилийн баялаг нь байдаг. 800 жилийн монголчууд хийцсэн байгаа зүйлийг одоо энэ цаг үед хийж чадахгүй байна гэхэл. За тэгээ энэ үеийн хотуудд болохоор ингээд хар хурм орж байгаа. За хар хурмыг бол яг дараагийн нэвтрүүлэгтээ дурт учраас энэ удаа алгасаа. Цугс явах уу тий. За тэгээ. 1220 онд хар хурмыг анх эзэн богд Чингис хаан 3 голын балчирт байсан Монголын нийслэг нүүлгэн орхон голын хөндөд авчрах зарлиг болгосон. Түүнээс хойш өгөөдөө хаан дэлхийн өнцөг болон бүрээс сор болсон уран тархичуудыг цуглуулсан хар хурмуудыг хотыг бүтээсэн. Бас л үзэсгэлэнтэй сайхан хот одоо тэр зураг төлөвлөлтөн дээрээс харагдаг. За манай одоо мөнгөн дэвсгэртүүд дээрээс ч гэсэн харагч байдаг тийм ээ. Мөнгөн дэвсгэртүүдийн юун дээр байдаг те 100 гих мэтийн дэвсгэртүүд дээр байж 500 дээр ч байдаг, 1000 дээр ч байдаг бах те. Тий. Ааха. За тэгээд энэ үед болохоор зэрэг бас Юан гүрний нийслэл буюу Шанду бас хот орж байгаа. Одоо Хувлай хааны Юан гүрний зуны нийслэл байсан мөгөөд хожим Хувлай хааны нийслэл Даадуу буюу одоогийн Бээжин шилж байсан байна. Одоогийн Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн год аймгийн Шулуун хөх хошооны төвөөс баруун хойш 28 км-т Бээжин хотоос хойш 275 км-ийн зайд Шулуун хөх хошооны оршиж байгаа. Нэг тал нь 2200 м орчим урттай тэг дөрвөлжин ханаар хүрээлэгдсэн. Гадаад хот болон дотоод хотоос үс одоо хатад болон хотод тий бүрдэж байгаа юм тий. Гадаад хот нь болохоор зэрэг 1400 м орчим. Гадаад хот нь 2200, дотоод хот нь 1400 м. Тэгээ 550 м урттай байна. Тэгээ эд цэцэглэлтийн үедээ бол одоо тий 100 мянга орчим хүн орсон суужсэн. Тэгээд Юан гүрний сүүлчийн хаан тогоон төмөр энэ хотоос 1369 онд Мин улсад одоо буцхагдж тутаасан. Тэгэл түүнээс хойш одоо тэгэл тэр хот нь одоо ингээл баллахс гэх юм одоо тий байж байгаад 2002 оноос дахин сэргэлсэн. Сэрэх ажлыг эхэлсэн бөгөөд 2008 оны 3 сард Хятадын засгийн газар ЮНЕСКОгийн дэлхийн өвийн жагсаалтанд Юан гүрний дээд нийслэл Занду Бадунд нийслэл гэсэн нэрээр бүртгүүл хүсэлт гаргадаг. За. Венец аялагч Марко Поло 1275 онд Шандууд ирсэн мөгөөд өөрөө аяллаа тэмдэглэлтэй гайхамшигтай хот хэмээн дурдсан байх. Барууны ертөнцид бол одоо мөрөөдлийн хот Занадуу хэмээх ойлголтыг бий болгосон. Тэгээд тус Юан гүрний нийслэл Шандуу дээд нийслэлийн гадаад хот нь болохоор зэрэг хэрэмтэй. За. Тэгээ хэрэмнийхээ хадаа бас усан суухтай. Бүхий далантай. Тэгээд 3 хаалгатай байсан. Өмнөд хаалгыг нь болохоор Миндийн хаалга. Хятадаар Миндо мен гэж авилан нэрсэн. Зүүн хаалгын Наран хаалга гэн Хятадаар Дүнхва мен гэн. Баруун хаалгын Саран хаалга гэн Хятадаар Синхва мен гэж нэрлэдэг байсан. Тэгэхээр л ер нь Монголын түүх гэдэг бол тэгээд маш их гайхалтай тий. Хотын баруун өмнө зүүн хойно 2 нууртай байсан. 2 том нууртай. Тэр нууранд нь загас жарахаа болон орон дулаан үед усны шууд ирдэг байсан. Хэс ноёдын цуслангийн газар орд өргөө гэдэг гэх мэтчлэн ингээл маш их тийм үзэгсэлтэй байсан. Тэгээ тэнцэнэ бас л нөгөө монголчуудын хэрэгэлдэг нөгөө төмөр ган тэгэл харьцэр боловсруулах, савсуулга хийх, торго давуу хийх газар ингээл төмөрний тархинч гэх юм уу те тэр ахын бүх үйлдвэрийн тийм байсан баг. Металл боловсруулах гэл тэгэхээр ч одоо өчнөө олон зүйлийг бас тэр металлаас гаргаж авч болж байгаа юм л да тийм ээ. Тэгээд одоо тухайн үед гэгдэх одоо сайн уран дархан гэл тэгээ тэр хүмүүсийг одоо дагалдан сургуулах гэл гих мэтэр ингээл дахиад нэг юм хүний хөгжлийн хувьд бол том шин 90 үений юм одоо ингээл бүх хотууд дээр л яригдчих. Төмөртэй холбоотойгоор одоо ингээл уран дархан, уран хийцлэл энтер гэл ингээл явах нь шүү дээ тийм ээ. Замбраагүй том хот байжээ. Тий. Одоо эндээс одоо Монголын түүхийн болвол нэлээ олон их сурвалжуудыг бол эндээс олж харж ингэж болохоор ийм хотууд байна шүү дээ. Тий, ер нь л Монголын энэ бас хосоо хотууд чинь өмнөд хойд хөршүүдийн хөгжлийг л хурццлаа. Тэр дундаа төмрийг бол монголчууд анх боловсруулж
хэрэгэлсэн. Тэгээ хөгжлийн ансыг нэг зөв чиглүүлээд өгсөн болохоор тухайн одоо үйлдвэр болон тухайн дид бүтц төр л хөгж өвчж штэ тий. Улс орнууд бол ингээ өвчж байна. За ийм тэгэхээр дотоод хот нь болохоор зэрэг бас хэрмэн шар шороо чулуугаар барьж хөх тоосохоор гадуур нүрж барьсан байна. Та бүхэн энэ мөнх дугаар дээр хэлсэн барсан хөх тоосоо барьсан. Тэгээд зүүн баруун талдаа тус бүр 2 хаалгатай, өмнө хойно талдаа тус бүр 1 хаалгатай. Өмнөд хаалгын нэрийг юу тямын гэн өөгөр зөвхөн эзэн хаан орж ирдэг гэсэн. Тустай. Их гудамж нь 25 м өргөнтэй. Багш гудамж нь 15 м өргөнтэй. Баруун хойно өмнө талдаа баг тушаалын ойдын орон сууц бөөгнөрч байсан. Дараах дотоод хот дотор нь дараах хэдэн гол барилга байгууламж байсан баг. Нэгдүгээр нь их амгалан хаш, хоёр дахь нь болор ордон. Энэ болохоор зэрэг болор ширлэн Монгол гэрвсэн баг. Тэгээ баясгалан харш, бугад харш, Буянт хааны байгуулсан харш, энэ бугад харш нь. Тэгээ хулсан ордон, бор ордон болохоор зэрэг эсхийгэр, шар ордон болохоор зэрэг бас эсхийгэрээр хийсэн юм. 7 зүйлээс бүрдчихсэн баг. Тэгээ Хиван улсын нийслэл буюу хот буюу Дайдуу их нийслэл нь одоо нийслэлийн хятад үг баг. Дайдуу хот нь угтаа Алтан улсын дундад нийслэл байсан баг. 1215 онд Чингис хаан Алтан улсыг дундад нийслэл болгосон. Одоогийн Бээжин хотыг эзэлж уул нэрийг Янццын хот хэмээн өөрчилж монголчууд умард хятадыг ноёлон захирах чухал суурин болсон баг. Чингис хааны үед. Тэгээд Өгөөдөө хааны үеэс эхлээ энд заргач ноён томилж умард хятадыг захирах Янццын хотын захиргаа буюу төлөөний муж болгосон. Тэгээ 1260 онд хувилаа Капинфуд хаан суусны дараагаар умард хятадд 10 жилийн эдэн тохинуулах хилцс байгуулж Янццын хотод салбар муж байгуулан тусгай төшөмөл томилж үйлчлэгээ эрхлэе болгосон. Одоо энэ бид нар кинонд гард үздэг тийм Бээжингийн 20 хот гэдэг. Тэр чинь одоо монголчууд одоо нийслэлсэн ба шүү. Тий. За тэгэхээр одоо ингээд түүх бол одоо бүх зүйл бол ингээд баримттайгаараа тодорхой ингээд гараад харагдаж байна. Тэгээ ингээд түүхийн одоо их сурвалжууд баримтууд бол ингээд гарна. За ер нь бол Монгол төмний одоо жишээлбэл нүүдэлчин монголчуудын эртний хотууд гэдэг энэ сэдвийг одоо бид хоёр ингээд зөвхөн хотуудынхаа тухай ярих гэдэг тийм. Ингээд харангуут л одоо монголчуудын соёлын эд соёлын хувьд одоо ямар байв, оюун санааны хувьд ямар байв, альва зүйлийг одоо төвштгэн одоо тохинуулахдаа ямар олон талын одоо ийм зүйлүүдийг ашиглаж хийж бүтээдэг байв гэх мэтээр одоо их олон зүйлүүдийг бас энэ дээрээс ингээд анзаарч харж болохоор ийм нөхцөл байдлууд бас байна л да тийм ээ. Одоо ингээд хотоодоо байхдаа ингээд харахад хиймэл нуур барьдаг гэсэн байна. Тэр хиймэл нуур дээр загас үржүүлэхийн газар тэгэл хэрвнийхээ гадна болон дотортолд мод тарьдаг гэсэн байна. Тий. Цэцэрлэг түрээ айлг. Хүний нэг ая тухтай, тав тухтай байх. Тий. Тэгэхээр монголчууд ер нь анх бүр эртээр өсгсөн хот барихтаа ер нь цогцоор нь шийддэг гэсэн байна. Одоо энэ алд байдал алдагдчихсан тий. Тий, одоо жишээлбэл Улаанбаатар хотыг ч манайхан чи одоо Улаанбаатар хотоо янз бүрээр л яриад байдаг. За гадаадын улс орнуудыг бол ярихдаа хүнээ бодсон энэ хөгжлийг төлөвлөхдөө хүнээ бодож төлөвлөдөг гэж ярьцгаадаг тий бид нар ч. Тийм болохоор л тэр гадаадын улс орнуудын нийслэл хотууд их сайхан байдгаа гэж. Тэгэхээр өнөөдөр зүгээр ингээл бодоход монголчууд ч одоо их түүх рүүгээ эргээд буцаад очих юм бол монголчууд ч бүр эртнээсээ нааш одоо хүний хөгжлийг одоо хамгийн түрүүнд тавьдаг. За одоо хоёрдугаарт ая тухайг бол хоёрдугаар зэрэг тавьдаг. Гуравдугаарт одоо тэр орчин нөхцөл амьдрах тэр боломжуудыг нь бол 100% одоо шийддэг. Ингээд одоо тэр дараагийнхаа хөгжлийн асуудлыг ингэж шийдснийхаа дараа эхлээд хүнийхээ хөгжлийн асуудлыг шийдчихэд дараа нь улс их орныхоо хөгжлийн асуудлыг одоо тохинуулан төвштгэж ингэж явуулахад анхаарлаа хандуулдаг байсан юм байна гэдэг нь бол одоо энэ эдгээр хотуудыг ярих, эртний хотуудаа ярих энэ явцад бол их тодорхой харагдаж байна. Тийм, тухайн үед дэлхийн нийт Монголоос сурдаг гэсэн байна. Тэгээд тэр суралцсан тэр зүйлээ дэлхийн нийт сурчилдаг байсан. Одоо бид эргүүлээд бидний сурсан зүйлээсээ бид эргүүлээ сураад байгаа. Тэгж байна. Одоо бол ер нь
магадгүй тийм байхаа. Ер нь одоо жишээлбэл түүх рүүгээ ер нь бид нар баг өнгөж хардаг болцсон юм болов гэдэг нэг юм бодол байдаг. За үүнтэй уялдуулаад нөгөө Монгол хүний үнэт зүйл бахархал гэдэг зүйл байдаг шүү дээ. Ер нь хүний бахархал бол үүх түүхтэй холбоотой, удам судартай холбоотой, ах トゥ ойр дотны хамаатан садангийн одоо ураг удамтай их холбоотойгоор ямар ч хүний амьдралын түүх бол ингэж үргэлжилдэг гэж ингэж миний хувьд бол бодож явдаг. Тэгэхээр бид нэр одоо өдөр ирэх тусам, цаг явах тусам энэ итгэл үнэмшил гэдэг зүйлээ одоо их алдах багаар гээгээд байна уу да гэдэг ийм бодол бол одоо ингээд их баг хэмжээнд төрөгдөг болсон. Хоёрдугаарт нэг зүйл байна л да. Би таныг одоо бизнесийн удирдлагын докторын төрийн одоо зүгээр иргэн хүний хувьд л төрдөг бодол шүү дээ. Төрийн нэг залгамж халаа гэж байх хэвээр. Өвлөө уламжлах, шинж чанар гэдэг ч юм уу ингээд эргээд бас их түүхээсээ бид нэр авах юмаа авдаг, гээх юмаа гээдэг. Ийм байх хэвээр гэхээр ер нь бид нар нэг тийм Монгол төрийн залгамж халаа гэдэг юм чи байхгүй болсон юм шүү. Энд чинь түүхээ харж иж түүхээсээ улбаалж ер нь маргааш яах вэ гэдэг, нөгөөдөр яах вэ гэдэг энэ шийдлийг чинь энэ их түүхтэйгээ холбож судлах ёстой юм шүү. Ямар бахархалт хүмүүн байв, яаж одоо энэ манлайллыг үүсгэж бий болгож, хөгжлийг бий болгов, тийм ээ? Эсвэл сөрөг тал нь одоо юу байваа гэдэг ч юм уу. Ингэж харах нь бас их тийм бага улсын болов л гэдэг тийм л бодол төрж ил байна л да. Тийм нэг маргаантай сэтгүүлтэй. Тийм л одоо хууль дээр авал үзэгч одоо зарим манай эрдэмтэд судлаач нар их засах байлаа. Одоо ингэж хэрэглэе гэдэг ч юм уу тий. Тэгэхээр одоо бидний хэрэглээд байгаа хууль бол одоо Германы хуулийг одоо хууль болцтой. Тэгэхээр л одоо энэ гэх мэтчлийн ингээл нэг маргаантай сэдвүүд тий хэцүүлдэ энэ дээр бол одоо яг баримжаа одоо тэрэн зөв энэ зөв гэхэд бол хэцүү. А гэхдээ бас нэг туршиц хийгээд ингээ явж байна. Гэтэл зүгээр одоо нэг ийм асуудал байгаа. Сая үндсэн хуулийн шинжилэлт энэ төр боллоо шүү дээ. Энд чинь нэг тодорхой хэмжээгээр ард ирэг дээрээ ярьцгааж байгаа 90 шинжилхэн зөв юм байна гэдэг ч юм иймэрхүү зүйлүүд хийгдэл яваал байна л та. Тэгээд одоо ингээл очиод хорон дээр очиод би нэг үндсэн хуулийн шинжилтийн талаар тэр хорон дээр одоо дүүргээс сонгогдсон ийм төлөөлөгч нар улсын их хурлын гишүүд ирж ингэж одоо хурал зөвлөгөөн хийж үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярих юм бинэ гэхээр нь зариуд явж ичижсэн л да. Одоо өмнөх жил шиг санагч байна. Тэгээд ингээд яваад очиход за улсын их хурлын одоо төрийн эрх барих дээд байгууллагт ажиллаж байгаа хүмүүс бол нэг тодорхой ойлголттой байдаг бах. Гэтэл ард иргэдийн одоо үндсэн хуулийн талаарх тэр одоо боловсрал мэдлэг иргэд өөрсдөө мэдж байх ёстой тэр зүйлүүд нь одоо тэр хүмүүст их байна гэдэг нь одоо бас анзаарчд байсан л та. За нэг хэсэг нь бол одоо автоматар зөв гэж хариулж байхад нөгөө хэсэг нь бол одоо сайн ойлгохгүй байх жишээ нэ. За ингээд одоо олонхын хамаасаар ер нь зөв юм гэдэг тэр лоббинд автаад ингээд өргөд байгаа ач юм шиг. Миний хувьд бол энэ аль талынх нь байр суурьтай ингэж оролцож байгаа юм л да. Тэгэхээр иргэн бүр одоо жишээлбэл үндсэн хууль энэ үнэт зүйлийнхаа талаар эргэж нэг харж байгаасаа бодож байгаасаа гэдэг тийм л бодол тухайн үед төржил байсан л да. Тийм нөгөө хүн хүний мэдлэг харилцаа адилгүй байгаа л да. Тийм харилцаа адилгүй байгаа. Тэгвэл ортос одоо жишээлбэл Монгол улсынхаа нутаг дэвсгэр дээр эх орныхоо нутаг дэвсгэр дээр эх орондоо амьдарч байгаа хүн эх орондоо одоо ямар хууль дүрм хэрэгжиж байна, яаж явж байна. Ер нь энэ одоо энэ хэрхвэл ер нь зөв юм гэдэг бас нэг өөрийн гэсэн бодолтой, өөрийн гэсэн ойлголттой байх нь илүү их зөв юм болоо гэж тухайд бас анзаарч л байсан. Тэгэхээр одоо ингээл энэ таатахаар одоо ингээл эрдэнэ хотын талаар ярьж байна. Тэгээд ярих сэдвүүнийгээ харж хахад монголчуудын хот байгуулах асар их ариун туршлагатай байсан байна. Тэрний нэг чинь одоо энэ Дайдуу хоттой нэгэн цагтаа Нихуан улсын нийслэл байсан энэ хот нь дэлхийн олон улсын арилжаа худалдаа соёл шинжилгээ ухааны төв байсан.
одоо хятадын нийслэл бийж бод тэ. 1368 онд Юан улсын сүүлчийн хаан тогоон төмөр дайдуг орхиж Монгол нутагтаа шилжснээр Хятадын Мин улсын цэрэгт эзлэгдэж хожим нь Мин улсын их нийслэл болсон. Дайду буюу одоогийн Бээжин хот их Юан улсын үеэс эхлэн том гүрний нийслэл болж Мин улс, Чин улс бүгд нь Хятадаас улсын нийслэл босоор одоо хүртэл оршин тогтнож байгаа. Тэгэхээр бид ийм их агуу түүхтэй, ийм их бахархам тий тэр тусмаа дэлхийн шинжлэх ухааныг бид тодорхойлж байсан л ард түмэн баг. Тэгэхээр одоо ингээд харахаар Бээжин хотын хөгжлийн соёлын ялгаа Улаанбаатар хотын хөгжлийн харамсмар тий. Тэгэхээр энэ одоо юу хэлээд байгаа нь л ойлгомжтой нэ тий монголчууд бид бол одоо ингээд энэ дээр л бид дүгнэлт хийж хэрэгтэй. Тий. Одоо яах тийм одоо юу байхгүй шүү дээ. Одоо харьцуулах ямар ч боломжгүй гар хөгжсөн тий. Одоо жишээлбэл зүгээр бид нэр одоо байнга өдөр тутмынхаа амьдрал дээр ярьдаг хамгийн ойрхон жишээ гэхтэл одоо энэ урагшаа замын үдээс цаашаа гараад ирээ. Тэгэхээр сүүлийн одоо нэг 10 хэдэн жил болсон байх та. Хөгжлийн ялгаа зүгээр өстөө өдөр шин шиг болцсон шүү дээ. Тэр цаашаа гараад ямар нөхцөл байдал үүсв. Наашаа гараад одоо хаврын цагт ялангуяа явахаар энэ нөхцөл байдлыг илүү их одоо мэдэрдэг дээ. Одоо тэгэл миний хэлэх гээд байгаа санаа бол одоо эртний хотуудаа босгочих юм бол одоо ингээл Улаанбаатар хотод одоо зундаа юм уу хаврда цас борооны ус. За зундаа борооны усыг ингээд том нуур байгуулад тэр байгуулсан усаараа бид одоо энэ говь руугаа ингээд татвал зүгээр санагдаад байт. Одоо ингээл тэр нөөцөө ус ашиглах нь шүү дээ. Ус ашиглах одоо ус гэдэг чинь өөрөө их байгалийн баялаг баг. Тийм шүү дээ. Одоо энэ чинь одоо хэцүү болчлаа гэж ус судалгаа шинжилгээнүүд гараад идэг. Тэгээд байгалийн баялагыг бид ч урсгалчж байгаа байхгүй. Тэрний хооронд бид энэ тэрийг хоригдлуулаа сав үүсгээд тэгээд энэ одоо чинь оюутлогоо гэж бид нар ярьж байгаа. Оюутлогоо бол одоо би бол энэ уул уурхайг дэмждэг байхгүй. Одоо оюутлогоо хэдэн тонн тэр хөрсөн дор байгаа усыг хэрэглэснээ мэдэхгүй шүү дээ. Одоо магадгүй говийн ус дуусчин чи бид мэдэхгүй шүү дээ. Аюултай тий энэ нөөц нь одоо шавхаж байгаа. Угаасаа тэр говийн цэвэр усаар чинь оюутлогоо ашиглаж байгаа шүү. Тэгэхэд тэр их усыг бид одоо ингээд хэрхэн хэрэглэж байгаа одоо ямар хэмжигдэхүүн газрын гүнд хэдийн хэмжээний ус хяналт гэдэг чинь тогтоох тийм манай тийм лабораторич байхгүй тийм эрдэмтэд ч манад байдаг. Зүгээр нэг гадны эрдэмтэн авчирч яриад тэр нь болоор захиалгатай эрдэмтэд нь орж яриад гүний ус хэрэглэв. Энэ бас жоохон харамсмаар та тийм. Уулын нэг говийн хөрсөнд орох усаа бид ашиглахгүйгээр хөрсний саарл усаа бид уул уурхай, зам, барилга, байшин, цэцэг ногоо усахтай хэрэглэмээр байна. Тэгэхгүй бол одоо ингээд гүний усаараа бид одоо машинаач угаагаал байшин гаач барайл хувцаач угаагаад тахаар Монгол ус ирээдүйд усгүй бол бид одоо яах вэ? Гаднаас одоо тэгэл усаа одоо импортлж авах нь шүү дээ. Энэ их харамсмаар тий. Одоо ийм нөхцөл байдал руу удахгүй шилжин л дээ. Бид нэг ер нь яг амин дээр төлж ижил монголчууд ч ер нь их юмыг ойлгодог. Тэгэхэд энэ эртний хотууд ингээд судлаад үзэхээр манайхан бол одоо тэр одоо бидний яриад байгаа саарл усыг л ашигладаг гэсэн баг ш. Ингээл хотод давууд тойруулаад даллан шуудуу барьчихдаг. Тэгэл тэр нь шуудуур ингэж үерийн ус юм уу тэр усыг хоригдлуулад нууранд цутгадаг. Тэр нуур нь болохоор хиймэл нууртай. Тэгээ тэр хиймэл нуур руу цутгуулаад тэр хиймэл нууранд хоригдлогдсон усаараа ахуй хүрээндээ хэрэглэдэг гэсэн баг. Аль одоо 800 жилийн өмнө бид ингэж хэрэгжилж ирсэн. Тэгэхэд өнөөдөр яаж юм бэ? Бас л харамсаар тий. Гүнийхээ усаа хэрэглээл саарл усаа ашиглахгүй ингээл байгаа л харамсаар байна. Яг нэг ийм нөхцөл байдалтай холбоотой их том концессийн тийм гэрээ явдیں۔ Гинэ имейлтийн энэ дээр хиймэл нуур баригдахын гин. Тэгээд тэр саарл усыг одоо ашиглаад одоо төвийнхөө одоо энэ байгууламжууд руугаа одоо буулгах гинэ гэдэг ийм яриа одоо яригдаад бас нэг 10 хэдэн жил болчихлоо л доо. Тэгэхээр бид нэр одоо энийг одоо хийх гээл 2023 онд энэ ч 2000 хэдэн онд ч одоо анх орж ирж тэр концессийн гэрээгээр одоо ийм юм хийнэ гэж батлагчижсэн. Одоо хүртэл одоо юмнууд нас эхлээгүй л өчир дутагдaltaа л явж байгаа бах. Сая бол бас нэг ийм шийдвэр гарлаа шүү дээ ус ирснээс. Ер нь энэ автогаалгын газруудыг бол одоо саарл ус хэрэглүүлье гэдэг. Тэ? Тэгэд ингээд ярьсан чинь эн чинь нэг тухайн нэг 2 өдрөөл манад нэг альва нэг хууль тогтоомж гараад нэг юм уу 2 өдрөл их шуугдаг асуудал байна.
Тэгээ яг бодит байдал дээр одоо хэрэгжих ямар ч тийм нөхцөл боломжгүй ийм шийдвэрүүдийг одоо сүүлийн үед их гаргадаг боллоо л да нэг нүгөө хэлэхэд. Одоо жишээлбэл саарл усыг хэрэглэе гэхээр тэр автогаалгын газрууч одоо яах ёстой юм бэ? Хаанаас зохицуулалт хийж тэр улсууд чинь одоо тийм үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд чи хаанаас саарл усаа одоо авах юм гэдэг ч юм уу те. Эргээд нөгөө нэг энэ хизээч бий болоогүй ийм юмыг бий болгохоор ингээ хүчээр шахуу юм шийдвэр гаргачихаар тэр нь яагаад амьдрал дээр хэрэгжих ямар ч боломжгүй болоод ингээл буцаал тэр зүгээр ярьснаас цаашгүй болчиход байгаа. Уг нь энийг зүгээр урт хугацааны төвшин тийм ээ 2023-аас 2028 онуудад бид нэр одоо саарл усаа эргэж ашигланаа. За энэ хугацаанд бол бүх одоо усыг одоо тодорхой хэмжээгээр ийм төвшөнд хэрэгэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд нь ер нь бол саарл ус хэрэглэх энэ зарчим руу явнаа. Тийм болохоор энэ бэлтгэл ажлуудыг одоо энэ хугацаанд хангаж ажиллана. Хангаж ажиллах ажлын хүрээнд ийм юмнууд одоо хийгднэ гэдэг ч юм уу те. Нэг ийм урдчилсан нэг тийм алсын хараатай юм л хиймээр санагдаад байгаа байхгүй. Тэгэхгүй одоо шууд өнөөдөр нэг шийдвэр гаргаад маргаашнаас хэрэгжиж эхлэн тийм одоо үлгэрийн ч юм уу зүв зэрэглэл шиг амьдрал гэж одоо юу байх вэ? Гэхдээ яг Монгол улс одоо ингээл ярьдгаараа бол бид бол дэлхийд тэргүүлсэн тий. Хөгжлөөр бол яриалаа ярьдаг зөндөө хийж байгаа юм байх. Нэг ч хийсмээр. Одоо зүгээр ингийн амьдралын төвшөнд тэгсэн хийгдэж байгаа юм байхгүй шүү дээ. Бүгд одоо зовлон бэрхшээ саадтаа. Одоо яах вэ гэдэг асуудал яригддаг шүү дээ. Нэг нь одоо нэг гоё гэрээг хилцэл байгуулчаад үнэхээр одоо энэ хүмүүсийн оюун санаанд хэрэгтэй юм а гэдэг ч юм уу. Эсвэл одоо хүмүүсийн энэ боловсрал мэдлэгт хэрэгтэй гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү юм хийгээл ороод ирэх. Дэмжигдэнэ гэж байхгүй. Тэгэл явсаар гал нөгөө цаасан дээр бичигдсэн хинч дэмжихгүй учраас тэр чинь тэгэл нэг хитгэн жилийн дотор тэгэл энэ үн цэнгүй болдог. Нөгөө цаг хугацаанд явцсан учраас ингээд тэр хүний одоо магадгүй тэр хүн чинь 5-аас 10 жилийн ч юм уу 5-аас 8 жилийн хөдөлмөрөөр зарцуулсан байлаа гэж бодоход ингээл цаасан дээр хүний хүч хөдөлмөр үнгүйддэг. Энэ байдлаасаа болоод юм хийж бүтээе гэдэг чин сэтгэлтэй энэ хүмүүсийн урам мохдог гэдэг ч юм уу. Энэ бол одоо салбарт л байна. Яг үнэндээ болол. Тийм нэг хэдэн жилийн өмнө манай усны газрын мэрэгчлэнгүүд ярьжсэн шүү дээ. Одоо ингээл Улаанбаатар хотод ингээд нуур үүсгээд эндээсээ саарл ус ингээд говь руу татъя. Тэгэл ярьдаг. Манай эрдэмтдд бол усны газрынхан бол ажил маш сайн хийдэг. Одоо шийдлүүдээ гаргацсан байна шүү дээ. Сайн хийж байгаа байхгүй. Тэгээ даанч тэрэн тэгээ нөгөө шийдвэр гаргах төвшөндөө очиод унчиж байгаа. Би бол энэ усны газрын усуудад маш сайн ажилладаг гэж боддог. Дотор ингээл хараад хахад тэр судалгааны нөөцөө маш их гайхалтай бүтээлүүд гарцсан байгаа байхгүй. Тэгээ даанч тэрийг нөгөө хэрэгжүүлэх шийдвэр гаргах төвшний усууд нь л хэрэгжүүлэх байгаа. Гэхдээ Улаанбаатар хотод нэг 27 усыг говь руу ингээд татчихвал гайхалтай шүү дээ. За жишээ нь одоо зарим жил 100 гантай жил гэж болно. Оо зөндөө одоо сүүлийн жил бүр амар болж шүү. Тэр 20 усаа гантай жилд нь хойролт хийчдэг тий. Тэгэл ингээл яваад байвал Монгол ус болохоор ш санаад. Даанч тэгээд энэ төрцөн шийдвэрүүдэн тэгээд усны газрын усууд ерөөсөө үгийн сонсохгүй маа. Манай эрдэмтдд бол гайхалтай эрдэм бүтээл судалгааны ажил бол хийцэн л байна. Тэгээд даанч нэг Монголд ч нөгөө эрдэмтэй хүмүүс ч яг үнцэн үг. Яг үнэ. Одоо жишээлбэл яг энэ зүйлийг баталгаажуулах ганц л үндсэн яриа байгаа байхгүй. Энэ юу вэ гэхээр ковидын үе юусэн. За ковидын үед эрдэмтдийн баг гэж эн чинь анх байгаагүй шүү дээ. Тэгээ сүүлдэж ирж одоо энэ эрдэмтдийн баг гэдэг зүйлийг гаргасан. За энэ одоо үзэгчдэд энэ олон нийтэд одоо бид нар чинь зурагтаа хараад ерөөсөө улсын онцгой комисс ямар шийдвэр гаргаж байна. Тэр шийдвэрийн хүрээнд бид нар чинь нэг хэсэг ажиллаж амьдрэлээ шүү дээ. Тэгээ ингээ явсан чи ерөөсөө одоо асар их олон зүйлүүд дутагдaltaа болж эхэлсэн. Тэр эрдэмтдийн баг байхгүйснараа тий. Тэгээ ийм эрдэмтдийн баг одоо цуглууллаа. Одоо тэр чи эрүүл мэнд талаасаа нэг байна. Урлаг соёл талаасаа нэг байна. Хэвлэл мэдээлэл талаасаа нэг байна. Тэгэл гих мэтэр ингээл явлаа шүү дээ. Тэгээ ингээд эрдэмтдийн баг одоо бүрдүүлээд ингэхгүй бол тэр ажилч ерөөсөө эсвэл ард түмний бүхэмдэл дээцэхтэй хүрчээд идэг. Эсвэл ажил төрлөө хийхэд бол үнэхэр хэцүү болчиход идэг. Ийм нөхцөл байдал үүссэн шүү дээ. Тэгээ тэр эрдэмтдийн багийг одоо оруулаад ирсэн чинь арай нэг одоо бас гайгүй болж эхэлж байгаа. Одоо энэ чинь шинжлэх ухааны үндэслэлтэй
саналуудыг одоо тэр улсын онцгой комисс ч юм уу тийм ээ эсвэл шадар сайд ч юм уу зөвлөснөр одоо тэр чинь арай нэг аятайхан болж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр эрдэмтдийн оролцоог одоо мэдхгүй нэмэгдүүлэх энэ тал дээр бол тийм даривтай яг тэр улсын хурлч ч юм уу засгийн газар дээр хийж хэрэгжүүлж байгаа юмнууд бол өнөөдрийг хүртэл харагдахгүй л байна. Яг онцгой үедээ бол эрдэмтэд бол байх нь зайлшгүй шаардлагатай юм байна. Зөв юм байна гэдэг зүйлээ бол одоо ойлгодог. Тэгсэн хэрнээ бусад үед дандаа одоо манай яг үннийг хэлэхэд одоо би жоохон буруугаар ойлгож байж магадгүй. Альва нэг сонгуул, альва нэг одоо ямар нэгэн одоо төрийн байгууллагын ажлыг юм тийм лобби маягаар хийдэг. Тэрийг ард түмэнд тайлагнах, танилцуулгатай шоу байдлаар одоо танилцуулдаг. Тэгээ ард түмэн ард иргэдэн ч гэсэн одоо тийм гял цал юмд их дуртай болцсон. Яг амьдралын үнэн бодит судалгаа шинжилгээний ийм зүйлүүдийг ярих ихээр танилцуулах ихээр эрдэмтэд нь одоо мөнгө тэр тоохгүй юм чинь. Тоохгүй байгаа учраас энэ хүмүүс чи эдийн засаг санхүүжилт байхгүй юм чинь. Хичнээн мянган сайхан улсын эх орныхоо төлөө хэрэгжүүлэх өшнөө олон ийм үнэтэй санаачдаг байгаад тэр нь үн цэнгүй юм чи. Яаж энэ хүмүүс чинь танилцуулж ингэж явах юм бэ? Энэ хүний чи ард бас дахиад нэг амьдрал явуулах. Гэх мэтэр ингээд юм бүхэн ийм жоохон урвуу хамааралтай яваад байгаа юм болов уу да. Гэдэг ийм л одоо юмнууд бас анзаарэгддэг тий. Чинь одоо энэ эртний хотуудаа бид одоо ингээд босгочих юм бол тэнд олон зүйлийг шийдэж болох байх. Одоо чинь энэ өмнө говьд ч юм уу тий Говийн аймагуудад одоо 90 галын үеийн би ярьжсэн өмнөх дугаар тий. Тэгээ өвлөг гөрүүлийн тэр 90 галын үеийн цэцэрлэг хүрээлэн ингээд барьчихвал ямар гайхалтай баг. Тэгээ тэнцэн музейгээ бариад бид тэр музейгээ үзэхдээ тэр 90 галын үе тэр өвлөг гөрүүлийн үед шилж үзчихдэг. За тэрнээсээ гараад одоо лунчэн боёо лот хотыг үзчихдэг. Гаран авагдчихвал. Тэгэл тэрнээс одоо ингээд хоошоо гэх юм бол одоо эзэнт улсын тий хар урамч юм ааврах ч юм гэл зөндөө хотууд баг. Тэрийг босгочих юм бол бид энэ юун уул уурхаа, оюу толгой, таван толгой вэ. Бид энэ уул уурхаагаас илүү орлогыг аялжуулсаасаа болохоор дэлхийд гайхах хэмжээний үн толдороод энэ хөрсөнд орчин ингээд булагдаас таа баг. Тэрийг л бид одоо дахин сэрэг яг нэг хотыг босгоход эрдэмтний судалгаалan 10-20 сая гэж би өмнөх дугаар дэрчтэй. 10-20 их найд. Тэгэхээр тэр мөнгөийг л бид босгочих юм бол нэг хот. За тэгэл ч 100 их найд 200 их найд л төгрөг зарцуулаад хотууд босгочоод бүх хотууд ингээд. Тэгэхэд тэр мөнгө чи эргүүлээд бид тэрнээс илүү үнцэнэл капиталтай илүү орлого олноо л тэрүүгээрээ бид монголчуудын амьдрал ахаа өөд нь гарах болов гэж би дотроо боцсны үндсэн дээрээс энэ номыг бичиж байгаа. Нөгөө талдаа одоо тэгээд нэг ийм зүйл байна л да. Одоо ингээд сайхан үн цэнийг газраас ингээд газрыг ер нь яаж ботсон ч гэсэн одоо газрын хөвлийг цөмлөж доошоо үйл ажиллагаа явуулж байгаа энэ үйл ажиллагаа яг өдөр тутамдаа гэдэг ч юм уу өнөө маргааш ашигтай байж болно л доо. Ирээдүйд юу болох вэ гэдэг чинь амар том асуудал. Эний ард явж байгаа тий. Хэрвээ одоо таны ярьж байгаа энэ саналыг би бол одоо хувь хүнийхээ үед дэмжиж байгаа байхгүй. Яг тэгвэл газар дээр одоо нэг хот байгуулагчлаа гэхтэл за одоо өстө докторонт одхоо эсвэл галсан хоёр нэг тэр хотыг байгуулах гээд байгаа ч юм биш тий. За байгууллаа гэхэд бүр авч явчих гээд байгаа ч юм биш. Эн чинь болвол тухайн орон нутгийнхаа өмч, тухайн орон нутгийнхаа шинж хэв, соёлыг агуулсан томоохон цогцлбор. За даашаад ингээд цаашгаа бодоод үзэх юм бол одоо аялал жуулчлал, за түүнтэй холбоотой одоо дид үтс өчнөө олон юмар шийдэгдэн дээ. Хүмүүсийн ажил амьдрал, ажлын байр. Тийм. Тэгэхээр за ингээд явж өгнө шүү дээ, тийм ээ. Таны мэдхэн асар их тэнд ундраг байгаа. Одоо чи хүнийгүй үед одоо тэр яаж хүмүүс амьдрдаг вэ? Аж ахуй хэрхэн яаж өрнүүлдэг вэ? Чинь тэр хотыг босгоснараа тэр бүх юмчил ил болно шүү. Одоо зүгээр яг манай урд хөршиг бид нэр сошиал интерээр л ярьдаг л дээ. Одоо би бол үндсэндээ одоо зарим үед энэ урагшаа явах нэг онцгой шаардлагагүй л явах дургүй хүн л дээ. Тэгээ ингээд ботхоор одоо би одоо саяхан бас нэг явж ирсэн. Үнэхээр хөөслийн өвд бол одоо үнэхээр харьцуулшгүй болсон байна. Газар тэнгишэл ялгахтай. Хүний хөгжлийн хувьд бол үнэхээр харьцуулшгүй болсон байна шүү дээ. Тэнд ирж байгаа аялал жуулчлалын тэр бүс нутгуудын тэнд аялж явж байгаа тэр хүмүүс харьцуулшгүй байгаа шүү дээ.
тэр хүмүүс юу хийсэн байна гэд одоо бас ингээд боддог байхгүй би. Тэгэхээр үнэхээр л одоо тэр ялсан ч байна уу, ялагдсан ч байна уу. За ямар ч байсан одоо тэндээс тэр тухайн нутаг дэвсгэрээс олцсон одоо сайн ч байна уу, муу ч байна уу. Өстө хүзний иш ч гэсэн байсан хамаагүй аваачаад энэ түүх тусгалынхаа музей тавьчих юм л шин. Одоо аялал жуулчлалын гол одоо өгөгдөл бол ерөөсөө тэрийг л харах гэж хүмүүс ирж байгаа юм. Энэ ямар учиртай газар байсан өмнө нь ямар хот байгууламжууд байсан тэгээ яасан гэдэг. Тэр байтугай бүр хятадын одоо зарим одоо бүс нутгуудад ингээд газар тариалангийн ч юм уу бусад бүс нутгууд явж байхад говьо бүр ингээд дахиад шинээр хот болгож нээж байгаа. Газар нутгийн тэлж тэр цөл дотор тэн дотор ус. За тэгээд тэр урган молногоо бүх зүйлийг одоо ингээд 5-10 жилийн одоо ийм урт хугацааны бодлого зарлалцсан. Тэгэн гутаа одоо эмнэлэг сургууль бүх юмыг нь одоо тэр жилүүдэд үүсгэн байгуулад ингээд шинээр хот байгуулж байгаа ийм жишээний гэдэг ч юм уу. Тиймэрхүү нөхцөл байдлууд одоо ингээд яваад байна. Гэтэл манайхан бол юм шинээр дахиж юм байгуулах битгий хэл бид нар чинь өмнөхөө үгүйсгээд өчигдөр байсан юм аа өнөөдөр нь байхгүй болгоод нэг л одоо стал нэг мартас сандаг нэг уймраа хүн шиг л бид нар амьдраад байгаа нөхцөл байдал бол ялангуяа одоо урагшаа явчаад буцаад ирж байгаа нэг хүнд ч юм уу их анзаардаг нь энэ шүү дээ. Тэгтээ яг ингээд цаашдаа нэвтрүүлээд ингээд явагдаад тахаар илүү ойлгомжтой болох байх л та. Зөвхөн ихэл ойлголт гэж байгаа. Тэр нь ингээд бид Оросч, Хятадч ер нь дэлхийг бид байлдан дагуулж хотыг босгосон хэрнээ тэр хотод монголчууд амьдэрсэн гэсэн улмаар манайх үлдээдэг гэсэн баг. Тэр нь яагаад гэхээр монголчууд өв соёлоо авч орчоод тэр хотыг босгочоод буцаагаад өв соёлоо аваад гарчихсан баг. Энүүгээрээ монголчууд дэлхийд гайхагддаг. Одоо чинь энэ Хятадын Бээжин хотыг бид ингээд босгочоод өв соёлоо авч орчоод тэгэд тухайн үед монголчууд 100 гаруй жил хятадууд бид байрсан шүү дээ. Захарж яасан. Тэр бол одоо хөдөлшгүй баримт. Тэгэхэд бид буцаад хятадаас гарахтаа Мин улс зохиод гарахтаа тэр өв соёлоо буцаад аваад гарцсан. Тэр өв соёлоо бид нар хятад үлдээгээгүй, уусгаагүй. Энүүгээрээ Монголын оюун ухаан нүүдэлч ард түмний тэр холж ухаан гэх юм уу те энэ их гайхалтай өв соёл эндэл хадгалагдаж байгаа. Дэлхий дээр ийм өв соёлтой улс орн дэлхий дээр хаач байдгүй л байна. Монголчууд бол тэрнүүрээ гайхалтай өв соёлоо авч орчоод буцаагаад аваад гарцсан. Тэгэхээр л монголчуудын түүх өв соёл гэдэг бол ийм агуу юм а. Бид дэлхий биднээс суралцаад байна. Тэгэхэд бид эсрэгээр биднээс суралцсан соёлоо буцаагаад тэр улсуудаа суралцаад байгаа зү. Энэ харсаар байгаа. Тэгэхээр бид өөрсдөө энэ түүхээ судалж энэ ахуй амьдрал одоо манайх одоо ингээл та сая ярьлаа шүү дээ. Ахуйн соёл те соёлын ялгаа гараад байна гэдэг. Одоо манайх ч одоо ингээл дэлхийд хамгийн одоо ахуй соёлтой хүмүүс байсан. Маш их цэвч юм байсан. Одоо бол тийм ш те гудамжинд ингээл явж хагаад таагүй зүйлүүдийг их хардаг те. Энд ч л нөгөө хотын соёл гэдэг юм чил манад одоо ингээл байхгүй болчиход байгаа. Харсмар уул энэ хотын чинь монголчууд хүн төрлөختөнд анх бүтээгээ зохиогоод өгчихсэн юм биш. Одоо ингээд түүхийг харахаар тэгээд эргүүлээд бид ингээд энэ ахтагчны юм уу гэд Монгол дээр гадны жуулч дээрээ үзэхээр биш л байгаа байхгүй. Өнөө л нэг орк нэрэл бид нар ч одоо ингээд зүгэл яваад энэ бол одоо Монголын ард түмэн бид өөрсдөөс нь шалтгаалж байгаа. Бид их улс их одоо ойрын жишээл одоо нэг манай нэг найз гэдэг Америк Солонгос найз хоёр ирсэн Монголд ирээд наадам үзлээ. Стадион Монгол наадам. Монгол наадам одоо 7 сарын 11-ний өдөр наадам үзэж байгаа. Тэгэл үзэхээр одоо бас харамсалтай те. Тэнд одоо уул нь миний бодлоор бол одоо ингээд тэнд ингээд нэг шахацалтаал тэгэл бороо орохоор бүгд шалгам орчихсон. За тэгэл шуурга хосчоор айгу хэцүү. Тэрний хонд бол ингээд босод ус орон шиг стадион барайл та. Одоо нэг за бойлын нэг 100,000 хүний судалтай стадион боллоо гэхэд нэг ядаж нэг 30-40,000 хүний судалтай стадион барьж байгаа. Тэгэл өвөл нь битүүдийн эвэртэй болол 100 задгаад эвэртэй. Тэгэл тэр нь доошоо B1 давхартай, B1 давхарт нь болохоор зэрэг музейтэй. Одоо хурдан морины музей, B2 давхарт нь бөхчүүдийн музей, B3 давхарт нь болохоор зэрэг сур хараа музей, B4-т нь шагаан хараа музей. Тэгэл бид нар 7 сарын 11-ний өдөр өглөөрт 9 цагт юм уу 8 цагт стадион дээр очиод музейг үтсгэрч өөр хүүхдэд агуулаа. За 93 наадам гэдэг чинь ийм түүхтэй. За бүх гэдэг чинь одоо ийм аварга байдیں۔ Дархан аварга бол ингэж төрүүлж авдаг, даян аварга бол ингэж авдаг. За улсын начин, улсын харцаг, улсын гард, улсын
арслан цолооч ингэж давж иж авдгийг. За бүхий зодог шуудаг гэдэг чи ийм. За хурдан морь гэдэг чи одоо даах чи тэдэн километр давхдаг. Их нас тийм шүтлэн соёолон азгарны уралдаа ингэж давхдаг. За морио ингэж уйдаг. Тэдэн сард ингэж уйдаг гэд. За тэгэл эрхийн мэрэ гэдэг чи хан гэж үе, хасаа гэж үе, өөлд харва, урийнхаа харва, бурайд харва гэдэг одоо манайх ч одоо 3 төрөл харж байгаа шүү дээ. Харах, халах, бурайд, өөлд. Энэ бурайхаа хараа нь ямар шүү, халах хараа нь ямар хан хасаагаараа юугаараа ялгардгийг. За одоо чинь шагаа харвдаг. Тэ шагаа хараа одоо манай 93 наадмад орсон шүү дээ. Тэр шагаа ч одоо бас яаж харвдаг, яаж тэр засвуулууд нь уухаалдгийг. Тэр уухаа гэж нэг сайхан төрлөг шүү дээ. Тэр уухаа чи ямар учиртай. Тгийгээ тайлбарсан тийм үзээ байвал их. Тэгэхээр тэр манай найзууд нь Америк солонгос найзууд ирэл 93 наадмыг үзээд ойлгохгүй байна. За бид нар л ойлгоод байгаа шүү дээ. За одоо ингээд хөдлөө одог дээр одоо тэдэн насны морд ирж гин. За энэ бол одоо тэдийн даваа гэж үзэж байгаа. Тэнгүүд нөгөө Японы гадны найзууд ирээл нээлт үзэнгүүд хос орчиж байгаа хөстэд явна. Тэгээд гайхаад байгаа хгүй. Энэ яагаад хүмүүсүүд нэг гараа авчих гэхээр үгүй наа чи 1-2-ын даваа хүмүүснийг үздэг юм аа. Гэж тайлбарлаж байгаа хгүй. Тэгэхээр за гэд. Тэгснэ 12-ны өдөр 6-7-гийн даваа пик дөрчиж байгаа. Тий. Их сони те. Тэгэхээр гадны хүмүүс бол энэ бол ойлгохгүй шүү дээ. Ингээл өдөржингөө нөгөө хүмүүс наад үзгээд ирсэн чинь нэг аим шиг нь үзэж байгаа шиг нөгөө өмнөсөд нь үзчихэд хос орчиж байгаа. Тий. Уцаагаар авч. Нөгөө нээлтээ үзэж байгаараа. Тий гарч чинь. Тэргээд ойлгохгүй байхгүй. Тэгээ үзээд уул нь бол энийг бол ойлгомжтой бол тайлбартай те. Манай 93 наадам гэдэг чинь хэдэн үеэс үүсэлтэй. Одоо тий одоо бүгчүүд ч одоо ийм зодог шодог ийм очиртай. Бүгдийн тайлбарсан тийм таны мэдхэн ач холбогдолтой стадиум барил зүгээр. Тэгэхээр одоо манай стадиум бол үндэл хоцрогдсон тий. Хэцүү болсон. Тэгээ жил болгоод хэдэн тэрбум төгрөг төсөөлдөг. Тэр нь урсгал зардал байхгүй. Тий. Харсмар тий. Эдийн засгийн хувьд бол одоо ингээл харахаар л уул тэрний хоон тэгж мөнгө үрж яхаа сайхан нэг том стадиум барайл. Тэнчэнэ сайхан бөөнөр ингээд сайхан бөхөө үзээд сайхан ингээд наадам бол гоё те гих жишээний. Ингээд ярил манай ч одоо ингээд болгоомжтой. Одоо тэгээд багшаа ер нь одоо ингээд бодоход эртний хотуудыг босгоё гэдэг зүгээр санаачлагуудыг ингээд дэвшүүлж байгаа юм л. Тэгээд ингээд дэвшүүлэхээр яг их олон хүнд ойлгомжтой байгаа ах гэж би бол бодож байна. Ягаад гэвэл нэрээ ингүүл гэдэг хинд ч ойлгомжтой байгаа. Гэтэл өнөөдөр бид нар чи стадионоос эхлээл одоо нэг ийм зүйлүүдээ тодорхой хэмжээнд шийдэж чадаагүй байгаа айлчин ер нь ийм зүйл рүүгээ одоо яаж одоо урагшилна? Яана? Явах тэгээд хизээ очно гэдэг бас нэг ийм зүгээр нэг тийм санаашрал бол одоо ингээд бас бодогдох юм байна шүү дээ. Гэхдээ одоо ойрын ч авъя л одоо хар хорон хотыг одоо бас 20 жил ярихаар болчихлоо шүү. За тэр 20 жилийн дараа барина гэж. Тий. Арай л баг. Тэр чинь урд нь босцсон хот шүү дээ. Ямар шинээр хот тосгож байгаа шүү дээ. Тэр чинь босцсон хотоо тэр шинжлэхүйн хөгжчихсэн одоо энэ үед 3D 5D гээд гайхалтай хөгжчихсэн нийгэмд тэр юм чинь хиймэл оюун ухаанаар тэр одоо хүний болцоо байхгүй шүү. Хиймэл оюун ухаанаар тэр хотыг чинь архитектор чинь тэр хиймэл оюун ухаан чинь өөрөө тэр компьютер технологиор боловсруулад босгоод ирнэ. Тэрийг л бид нар босгочих юм дээр чинь тэгэл одоо 20 жил бид мангалдах нь шүү дээ. За одоо 20 жилийн дараа хот боснохоор хар хорон босно гэхэл би хангасчлаа. Уул энийг төрсөх хэрэгтэй байхгүй. 3 4 жилийн дараа 5 жилийн дараа босгочих л таа. Тэр ч одоо тэгээд юунд нь ингэж маргалдаад ингэж суугаад идэв ерөөс ойлгохгүй. Одоо чинь эртний хотуудаа бид босгочих юм бол дэлхийд дахиад маргалдаад байгаа зүйл эцэлэгдэн шийдэгдэнэ. Нэг чинь одоо чинь ихний чи одоо чинь лууд хотыг бид босгочих юм бол луу гэдэг бэлэгдэл чинь Монгол юм уу хятад юм уу? Энэ эцсийн цэг тавина. Лууд хот босчих юм бол. За тэгээ тэр хотоо дагуулад тэр өв соёл, хувц хунар, тэр хотын дизайн, тэр таавтхны яриад байгаа тэр хээ угалц бүх юм чинь эцсийн дүндээ шийдэгдэнэ. Тэр хот чинь ингээл урд босцох хот ямар хээ угалц барьдаг ус, яадаг ус, өнгөний хувьслан ямар байсан, тэр дизайн ямар байсан, тэр бүгд чинь босоод ирэх юм бол энэ маргаан дагуулад байгаа дэлхийд дахинд ингээд маргаан дагуулад байгаа зүйл чинь эцэслэгдэн шийдэгдэх гэдэг байгаа байхгүй. Тэр одоо яг баримтынхаа хувьд бол ер нь бол их тодорхой шүү дээ. Шийдэх тал нь тодорхой. Тодорхой л гэсэн үг тийм үү. Одоо чинь сүүлд яриад шүү дээ. Хятад луу, Монгол луу хоёр гээд бас маргаан дагуулгаа яриад дээ. Хятад луу нь одоо хумс нь одоо тид байдаг юм уу? Оо тийм үү. Тий одоо ингээ маргаан гаргаад байна шүү дээ. Монгол луу болохоор зэрэг юм. За одоо чинь гөрөөсгөл байгаа тий. Ганц эвэрт гөрөөсгөл одоо нөгөө бэлэгдэл байгаа шүү дээ. Одоо харуун бас олцсон тий. Одоо ингээ бэлэг одоо домгийн амтан тий. Бидний ярьдаг бол одоо домог. Одоо эн чинь бас л маргаан дагуулсан сэдвүүд байна. Энийг л одоо эцэсэн шийдэгдэх гэдэг. Тэгэхээр энэ Монгол өв соёлыг л миний хэллээд байгаа санаа бол эртний хотуудаа босгосноор Монгол өв соёлоо бид авч үлдэж байгаа байхгүй. Авч үлдэх нэг л санаа. Тэгвэл бол дэлхийн улс орнууд Монгол өв соёлыг үүсгэж байна. Үгүйсгэж байна. Тэгээд өөрсдийнх мэтэр
одоо тайлбарладаг, одоо тайлбарлаж ярьж тэгээд одоо энийг овцгой самбат хүмүүс болохоор яаж хийж байгаа нотлоод ингээд авчих ийм хүсэлтэй гэдэг ч юм уу иймэрхүү байдлууд бол зөв харийн одоо өв соёл руу маань нэг харь орны хүмүүс бол ихэвчлэн өнгийгээд эхэлчлээ л те ягаад гэвэл эзэнгүй айл шиг ч юм уу нэг ийм байгаад байгаа нөхцөл байдлууд байгаад байгаа бол хамгийн гол нь нотлж харуулах үн цэнэ бид нэр өөрсдөө нотлж харуулах гэдэг ийм асуудал. Одоо жишээлбэл хар хорийн хот гэхэд хоёлаа ярьж штэ тий. Тэр мөнгөн мод энтриг болоод би хар хоронд одоо нэлээд олон ч одоо олоудаа дайрч өнгөрч юм. Тэрний гудамных нь хажуугаар ингээл өнгөрөхөр тэр мод нь байж идэг штэ. Нэг хашаан дотор. Ингээд сүм ийдсэн бүгд ийдсэн. Тэгээд тэр одоо жишээлбэл тэр бол түүхийн хувьд миний хувьд бол их хүндтэй зүйл байгаа байхгүй тэр. Тэг ингээл хашаан дотор байгаад нэг тиймэрхүү болчихоор чинь тэгээд одоо энэ чинь их л гоё л баймаар байгаа. Тэр түүхийн үнцний үед тий. Гадны улсууд үрж үзээд, ирж үзээд жуулчид ирээд. Зөв манайх бол сурч одоо бол манайх бол жуулчин татах гал нэг аргаа ядчих шүү дээ. Менежмент хийх гээл өстой балгаж зарчуулах хийх гээл аргаа ядаад байх нь үгүй маа. Энэ эртний хотууд тал бид босгочих юм бол зүгээр тэгж бид зүгээр сууж байгаа л гадны жуулчид зөв хитэн сая саяараа л орж. Магадгүй бид жочт бодлууд маань сүлд хүлцгээ байна. Тэг нь гадны жуулчид ирээд ингээд эртний хотод та бодол 2200 жилийн өмнөх луутхтыг дэлхийн хүн болгол ирж үзэх юм байна. Зарим улс орон үүсэн байгууллагатай байсан шүү дээ. Тэр үед. Тэгэхэд тэр түүхий чинь гадныхан ч ирж үзнэ. Одоо чинь одоо та бидний бүр анхны нэвтрүүлэг ярьж тэ. Тэр Дорнот аймгийн Тамсаг болонд бол одоо хамгийн хүн суур бууц суц байсан баг. Хэдэн мянган жилийн өмнө тэнд ч одоо хүмүүс ингээд хоорондоо ингээд амьдэрдэг байсан ба шүү дээ. Тэр чинь хүртэл одоо дэлхийн нийт ирж үзсэн шүү дээ. Тэгэхээр хүн төрлөختний үлгийн нутг бол одоо Монгол юм. Одоо ингээд цааштай нэвтрүүлүүд илүү сонирхолтой бол одоо ч одоо ингээд оршуулгын зан үйл гэл одоо дараагийн сэдвүүдээр ярихаар илүү дэлгэрэнгүй бол яг тэр хотынхаа хажууд оршуулгынхаа бид яаж шийддэг вэ? За тэр өв соёлууд нь хаана хадгалагдаж үлдэж байгаа. Тэр нь ууландаа л байгаа. Ерөөсөл Монгол улсын нэвтрхий толчин л ерөөсөл ууланд л бүх тэр зургууд л хүчил нотлох байна. Бүх мэдээлэл нь болж байдаг. Тэгээд бид одоо энэ уулаа судлаад энэ юм оршуулгын зан үйл хэрэгсүүрээ судалснараа тухайн үед яаж амьдэрдэг вэ? Энэ бүгд чинь цаашаа дараагийн илүү дэлгэрэнгүй бол өнөөдөр л яг хот гэл ерөнхий л эртний хотуудынхаа тухай түүхийг нь ярьж байна. Ерөнхий л тууруудыг нь ярьж байна. Бага локейшн объектуудаа ярьж байна. Хэрвээ үнэхээр одоо энэ хөгжилтэйг хөл нийлүүлээ их түүхтэйг ойрхон байя гэвэл энэ зүйлийг бий болгочих юм бол бид бүхэн бас монголчуудын хувьд бол илүү их сайхан одоо маргааш бид нарыг хүлээж гэж магадгүй. Угаасаа сайхан ирээдүйг хүлээгдэн л дээ. Ийм зүйлүүд байгаа шүү гэдгийг одоо онцлон эрхэм үзэгч сонсогч та бүхэндээ номын хавчуурга нэвтрүүлгээрээ уламжлан хүргэж байгаа. Ингээ өнөөдрийн нэвтрүүлэгт бол нүүдэлчин монголчуудын эртний хотууд номын зохиогч бизнесээ удирдлагын докторант Өөл Довгийн Бадарчин одхоо оролцлоо. За хөтлөгчөөр студид галсан ажиллаа. Найруулагч Илбэг Заяа ингээд номын хавчуурга нэвтрүүлэгтээ хамтдаа байсан. Эрхэм үзэгч сонсогч та бүхэндээ баярлалаа. Тэгэд эртний одоо нүүдэлчин монголчуудын эртний хотууд одоо дугаараар эрхэм үзэгч сонсогч та бүхэндээ дараагийн одоо цуврал нэвтрүүлэг маань үргэлжлэн хүрнэ. Тэр хүртэл түр баяртай үзэгчтэй. За баярлалаа. За баярлалаа.